Plus Соки байна. Өнөөдөр Volume Plus дээр дуучин уран бүтээлч Темпо минь ирсэн байна. За бүтэнд үучин минь гэх гэдэг дандаа орой юм дурсаар бүтэнд өдрийн минь төргийн Volume Plus үзэж байгаа хүмүүстэй. Тэгээ сонь сайхан юу байна? Сонь сайхан их зүйл байна уу. Тэгэхээр бүүн хилэм атаканд орчоод явж байна. Тий. Урчигдэр нэг уран бүтээл гаргасан тэрнээс болоод бас жоохон тийм коммент сэтгэлдлүүд бол их айгүй ихтэй 2 өдөр болж өнгөрч байна. Өнөөдөр 3 дахь өдөртэйгөө залгаж байна. Тэгээд сонь сайхан гэвэл юм байна. За микс хандлагыг тарснаас хойш Темпо мон соло уран бүтээлүүд гаргаж эхэлсэн. Тэг хичнээн соло уран бүтээлтэй. Нийтдээ 3 соло уран бүтээлтэй. Тэгээд 2-ыг нь болохоор 2 жилийн өмнө гаргаад нэг нь болохоор сая гаргасан байна. Сая хэллээ шүү дээ 5 сарын 24 буюу уржигдэр нэг шин дугаа цацагдлаа. X Calling гэсэн нэртэй тийм ээ. Тэг энэ уран бүтээлийн үг аян дээр хэн ажилласан бэ? За энэ уран бүтээл бол миний уран бүтээл. Тэг үгэн дээр нь би өөрөө ажиллаад хөгжмийн болохоор төөгөөг залуу байсан байгаа. Тий. Тэг хэрвээ ингэ нууц биш бол бас хүмүүс амар сонирхож байгаа байх тий. Шүүдрэгээс хойш ямар нэг хайр сэтгэлийн холбоотой хүнтэн үүсгэсэн үү гэдэг асуулт. Тий, хайр сэтгэлийн холбоотой тийм үүсгээгүй. Аль бисаар тийм ерөөс тийм байхгүй. Тэг ер нь бол ингээд ажаад хахад ингээ өөрөө чинь соло уран бүтээлүүд дандаа тийм эмгтэй өнрүүд чиглэсэн хандсан тийм уран бүтээлүүд төрөөд идэг. Эннийхээ онцлогийг тайлбарлавал. Би Монголд эмгтэй хүмүүс нь хүүсийн ялгаагаар бол эмгтэй хүмүүс нэх байдаг те. Тийм болохоор эмгтэй хүмүүс рүү бас зориулж идэг. Тий. Тэгтээ энэ зөв жоохон тоглоомоор саялсан шүү те. Тэгтээ ер нь бол тиймэрхүү тийм дуунууд бол хийдэг байгаа. Тэгээд бас одоо ер нь зөвхөн монголч гэлтүүд дэлхийд дахинд ер нь дандаа эмгтэй хүний талаар болд ч те. Ер нь бол тэгэл Америкууд бол бүр тэгэл Испани, Латин Америкууд бол тэгэл чигээр эмгтэй хүний гоо сайхан бүжиг тэгэл бас тэрэн шиг тэгэл Монголд бас дуулахыг хичээгээл явж байна да. Тэгээ бас уран бүтээлүүд ингээ амар хол зайтай цацтай хүмүүс үзэгч фэнүүдтэй тийм ээ. Тэгээ нэг жил нэг удаа ч 2 жил нэг удаа. Энийхээ онцлогийг бас тайлбарлаа. Тэг би ч амьдралтай хүн тэгээд баян бас юм хийх хэрэг айгу хэцүү. Тэгээд ажиллаа хажуугаар нэг хэрэгтэй, талхныхаа мөнгөийг олох хэрэгтэй тийм болохоор уран бүтээл бас хийн гэдэг маань бас нэлээд хүч хөдөлмөр, цаг зав, золиос, хөрөнгө мөнгө шаарддаг ажил. Тэгээд хүмүүс болохоор айгу амархан гэж болгоод юм шиг уран бүтээл дуу байна гэдэг нь болохоор бөө мөнгө тэг бөө IVS байхгүй л бол ер нь бол хэцүү. Тэгээд тийм болохоор яг зайнууд нь жоохон холддог. Тий. Залуу уран бүтээлчдүүд гэх юм бол яг жоохон спонсор дэмжлэгийн хувьд ер нь жоохон муу байвал ер нь бол жоох уран бүтээл хийх айгуу жоох хэцүү. Бүх юмаа өөрөөсөө гаргаад хийнгүүл ер нь баяа айлг хөвшил бол их хэцүү шүү гэж хэлмээр байна. За тэгээд бас нэг амиа завгүй гэж сая ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгээд уран бүтээлч дуучныхаасаа гадна ямар ажил төрөл хийдэг юм. Тийм телевизийн салбарт ажиллаж эхэлж байгаа. Бас хөтлөгч хийх гээл тэгэл бас хажуугаар нь ганц нэг өөр нэг юм хийж байгаа. Тийм тэгээд болохоор 27 дуус телевизэд нэг IQ-гийн асуулт хариултын тийм хөгжөөцөн гэдэг нэвтрүүлэг хийж эхлээд өнгөрсөн 7 хоногоос бас нэвтрүүлэг маань гарч эхэлсэн цацагдаж эхэлсэн байгаа. Тийм тэгээд тэрэн дээр ажиллаж байгаа бас өөр бас ажлууд бас байгаа. Ер нь жоохон завгүй байхыг хичээдэг. Тийм. Гэхдээ яг ажил улаараад байх айгуу дургу туртаа юм ингээд завчлууд хийх туртаа. Аим цаг нь барьдаж тааваар өөрийнхөө дураар хийх туртаа. Тэгээ Темпогийн хувьд ер нь бол цаашдын уран бүтээл одоо хизээ уран бүтээлэг гаргах вэ? Ер нь цааш нь төлөвлөгөө юу байна? За энэ дууг бол гаргасан. Тэгээ энэ дууны араас 6 сартаа багтаад нэг джинсний тухайн нэг дуу гаргах тийм бодолтой байгаа. 6 сартаа. Тийм, бариу джинсний талаар одоо бас л эмгтэй хүмүүс рүү шиглсэн тийм. Та нар бүгдээрээ бариу джинс өнөөдөр бэлтгэлийн үнэтэй байна тийм джинсний талаар нэг нөхөртэй хамтраад бас нэг дуу гаргахаар ерөнхийдөө дуу маань бараг бэлэн болсон байгаа. Тэгээ одоо клипний юмас хөөцөлтөөл явж байна. За тэгээ одоо хизээ ер нь бол цомогийн ажилдаа гар шамдан орох гэж байна. Гар шамдааг байна уу одоогор тий. Цомгийн цомог бол айгу хэцүү те. Түрүүн хэлсэн тэгээд хүч хөдөлмөр хөрөнгө санхүү IVS зүтгэл шаарддаг. Бас хэр оргийн уран бүтээлч цомог гаргаад идэггүй. Тийм болохоор бас цомог гаргана мэтэр гэж бас том яриад байх те. Зүгээр уран бүтээл юмнуудаа явж идэл тэгээд гоё спонсортой болчихвол тэгээ болох аа хөө. 5 сарын 24-нд цацагцсан X Calling гэсэн уран бүтээлийг бас юунаас сэдвлээ заавал ийм нэр өгөөд те. Ягаад ийм дуу үзэгчтэй татваа. Тий өнгөрдөг үйл зохиосон тэгээ нэг хөгжим сонсож байгаад тэгсэн чинь гэнт тэрэн дээр нэг үгнүүд орж ирээд тэгээд за ингээд нэг юм хийчт юм уу. Би урд нь бодцоо явжсэн л та. Юуны X-ийн тухай ч юм ийм хөдөө Монголд тэр нэг байдгүй. Тэгээд нэг ийм X дуудлах гэдэг нэртэй тийм дуу зохиовол бас болох байх гэж доо. Тэгээ нэг хөгжим сонсож гит үгнүүд орж ирээд тэгээ айгүй хурдан үгээ бичээд тэгээд аяа нэг зүгтэрч интернетэд нэг тавьсан бидэсэн бохгүй. Тэн дээр ингээд наасан ч айгүй гой сонсогдоод тэнгуут нь за гой сонсогдох нь ч байх зүгээр дажгүй сонсогдоод тэнгуут зөв шинийг нэг дуу болгочих болох юм байна гээд тэгээс нөгөө ай хийдэг залуу дээрээ гүйчичээд нэг юм байна энийг яавал гэсэн чи эхэндээ нэг жоох яахгүйс наа чинь нэг жоох сони юм шүү
ийм дуу хийх хэрэг байна уу тэргээд ерөн сэтгэл санаагаа дэмжихгүй те. Тэнгуут нь тэгээ зүгээр би яг нэг ийм хийх хэрэгтэй байна гэдэг. Тэг зөрсөөр байгаа тэгээд тэгээд гаргасан байгаа. Тэгээд одоо бол гоё тэгээд бөөн хилам дагуулах гоё явж байна да. Гэтэ хүн болгоно л бас X байдаг гэсэн санааг тэгээд тийм хүн болгонд л X байгаа будд амьдралд ирсэн биднэрт бүгдэнд нь тийм үйл явдал тохиолдсон ба ш тэ. Чин мөн ингээ залгадаг, салаадуулаг байхдаа ч юм уу хаяа маа ингээ сандаг. Тэгээ нөгөө хүнтэй ирэхэд өмнөх хүнтэйгээ харьцуулж нөгөө хүнээ бас бодож моддаг те. Төсөөлдөг ч юм уу ингээ зан чанар янз зөндөл юм байдаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол тэр тал дээр бас эрэгтэй хүмүүс ч гэсэн бас байдаг бах. Өмнөх найз охинуудыг тэр минь усуудаг байж үлээ гэдэг шиг л тэгээ тиймэрхүү юмд бол зөндөө бас байдаг шүү дээ хүн болгонд бол. Тэрийг л гаргах хичээсэн. Түүнээс зөвхөн нэг хүн рүү атак хийгээд нэг хүн рүү дийлсэн тийм бол ерөөсөй байхгүй л те. Хүмүүсийг тэгж ойлгоод би айгу буруутчаад явж байгаа байхгүй нэ тэр. Тэ. За ингээд ерөнхийн цаашдаа уран бүтээлтэй ажил хүрэлт амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан Wellin Plus хамт олон залуучуудаа бүгд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. За ингээд Wellin Plus хоккей байлаа. Темпо байлаа. Энийг одоо хийж гараа хийж байгаа. Пон.